Эзний ивэл дүүрнэ үү? Улаан тэнгисээс цааш аудио үйлчиллийн шин дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Бэлэн болох гэснээс би хоол хийх дуртай хүүхдэй л. Хөргөгчөө ухаж байгаад л багшаархан материал байсан ч тэрүүгээр ямар хоол хийж болох вэ гэж бодож байгаад л урамтай наргагүй хийн шүү дээ. Харин тавглах болохоор л өнөө зуухны өмнө шалмаг хөдөлж байсан хоёр гар чинь хөшөж орхин шүү дээ. Тэгээд л ээжээсээ тусламж гойно. Заримдаа тэр зам маань одоо ч хэвээр юм шиг. Янз янзын өнгө алгалсан ногоо сэлтээр хоолыг хэлбэрхаан аялуулчихдаг хэрнээ яг тавглах болохоор ягаад ч юм бодолж орхино. Тэнцвэртэй тэгш порцлох тал дээр учир дутагдaltaй болохоор энэ сул талаа өнгөлн далдалж миний хувьд гэртээ зочин урахаараа сонголтоороо тавглаж авдаг хоолыг илүүд үзэж хийдэг юм. Тэгэхээр порц хэмжээг тааруулна гэдэг нэг талын авьяас юм шиг. Порц гэснээс нэг хоол зүйчийн ярьсныг гинт санджглаа. Ямар хоолны газар хамгийн алдартай, нэр хүндтэй байдаг вэ гэхээр их порцтой хоол гаргадаг газар л хамгийн хөл хөдөлгөөнтэй бас хүмүүсийн дуу шуу илүү хөгжин, найрсаг байдаг. Гэтэл яг үнэндээ тавгалсан хэр хэмжээндээ биш. Харин таны бас миний ходоодонд зохистой хэм хэмжээгээр тэнцвэртэй аягалсан хоол л хамгийн зохистой шүү гэж хоол зүйч зөвлөсөн байдаг. Тэгвэл манайхан ингэж ярьдаг. Тунгийн тааруулнаа гэж. Ажил амьдралынхаа тунг та хэр зэрэг тааруулдаг вэ? Хүмүүс бид заримдаа хит туйлшрамтгай байдаг. Чинээндэн тултал ямар нэгэн зүйлийг шахаж гүйцээх дуртай байдаг. Сөхөрч унтлаа, ядрах, тэгснэ гинтэл энэ биеэ тордож инхрийлж хайрлж байна гэснэ химжээ хязгааргүй амарч биеийг ёстой л нэг гаргуунд нь гарган шүү дээ. Тунгийн тааруулна, зөв порцлно гэдэг нэг ёсны эрдэм юм аа, эрдэм юм. Энэ бол улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл. Улаан тэнгис хүртэлх Израильчүүдийн амьдралд ямар их нүд гэлбэм гайхамшиг болсныг та санаж байгаах. Харин тэнгисийг хуурай газар шиг гаталсны дараа юу болдог вэ? Тэндээс л жинхэнэ амьдрал эхэлдэг. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе. Тэгэхээр нэгэнтэл өнөөдрийн сэдэв тун, хэмжээ, порц болж таарлаа. Библиэд ийм нэгэн хүний түүх байдаг. Тэр сөхөртлөн ажиллаж мөнгө зойрыг чинээнд нь тултал хураачаад за одоо л сайхан амръя гэж боддог. Тэр ажилсаг мах руу хэрнээ тиймч ухаалаг нэгэн биш байж тэнцвэртэй амьдралгүй байсан тэр хүний тухай ингэж бичсэн байна. Нэг баян хүний газар нь маш үржил шимтэй байж тэр хүн урах цаа хадгалах байр савгуутвал одоо би яадаг вүлээ гэсэн бодолд автаж миний хийх зүйл энэ юм. Амбаар одоо буулгаж илүү том амбаар барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. Тэгээд би сэтгэлдээ санаа сэтгэл минь ээ. Чамд хожмын олон жилийн турш хэрэглэх мөнгө байна, хөрөнгө байна. Өөрийгөө амраа, эд, өө, зугаац гэж хэлэндээ гэсэнд харин бурхан түүнд мунхаг чи энэ шүн амчин чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмшвэ гэж айлтжээ. Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялагийг хураагч бөгөөд бурханы өмнө баян биш болоо гэжээ. Энэ бол Лук номын 12 дугаар бүлгийн 16-аас 21-р эшлэлдэр бичигдсэн сургаалт зөвлөл. Есүсийн ярьж өгсөн энэ сургаалт зөвлөлийг олон янзаар тайлбарладаг л да. Шунаг сэтгэл эцэстээ эзнийхээ аминд хүрч байна гэж болно. Бас хүн тэгээд цагаан тулахаар алдхан биенийхээ хизээ ажиллаж, хизээ амьдарч, утсан чинээ улаан амиа уртсгах чадалгүй ийм л өчүүхэн амьтан шүү дээ гэж тайлбарлаж болно. Би хувьдаа энэ түүхийг ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалж чаддаггүй хүний л жишээ юм уу гэж харлаа. Магадгүй химжээ тунгийн тааруулахын тухайд үлгэрт гарч байгаа энэ хүн таны бодлоор яах хэрэгтэй байсан бол нэг өдөр ажиллаад дараагийн өдөр амраад тэгээд тэрний дараагийн өдөр нь ажиллаад тэгээд амраад байх ёстой байсан болов? Амьдрал баялаг учраас таныг бас намайг баярлуулж хөөргөж бас гониглуулж гомдоох
олон хүчин зүйлээс бүрдэнэ. Тэр болгоны тунгийн тааруулж тэнцвэртэй байвал амьдрал илүү амьдрал шиг байх болов. Тэнцвэр буюу тунг зөв тааруулга тухай бодонгоо өнөөдрийн Библи уншлагаа хийцгээе. Бид хамтдаа дуулал номыг уншиж тэндээс өөрт төрсэн бодол мэдрэмжээсээ хуваалцаж байгаа шүү дээ. Тэгэхээр хэсэг хугацааны дараа эргээд олццгаая. Дуулал 14-р бүлэг. Мунхаг хүн зүрхэндээ бурхан байдаггүй гэдэг. Тэд завхарцгааж жигшүүрт зүйлс хийдэг агаад сайныг үлддэг хүн алга. Тэнгэрээс эзэн хүний хүүгүүдийг өнгийн харсан нь ухаардаг, бурхныг эрен хайдаг хүн байгаа эсхийг харахын тулд аж. Тэд төөрөлдөн явж бүгд адилхан завхарцгаасан. Сайныг үйлддэг хүн алга, ганцч алга. Талх иддэг шиг хүмүүсийг минь иддэг агаад эзнийг дууддаггүй, ёс бусыг үйлдэгч бүхэнд мэдлэг нь байна уу? Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учраас тэд тэнд үлэмж ихээр айж чичрэх болно. Та нар ядуусын бодол санааг ичгүүртэй болгосон. Гэвч эзэн л хорогдох газар нь юм. Израилийн аврал Сионоос гарах болтугай. Эзэн олзлогдсон хүмүүсээ эргүүлэн авч ирэхэд Яаков баясан Израиль баярлана. Дуулал 15-р бүлэг. Эзэн таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ? Гим зэмгүй явж зөв шударгыг үйлдэж, зүрхэндээ үннийг өгүүлэгч хүн нь ам хэлээрээ гүтгдэггүй, анд нөхөртөөч муу юм хийдэггүй, хөршийгөөч эсэргүүцэн буруутгадаггүй. Олиггүй хараад жигшдэг боловч эзнээс эмээгчдийг хүндэлдэг. Алдаж хохирлооч гэсэн андгааснасаа үл няцдаг ба мөнгийг хүүтэ зээлдүүлдэггүй. Гимгүү хүний эсрэг хахуул авдаггүй юм. Эдгээрийг үйлдэгч хүн игнэгт ис гаахна. Дуулал 16-р бүлэг. Намайг хамгаалаач бурхан. Учир нь таны дотор би хорогддог. Би эзэнд та миний эзэн, танаас өөр сайн сайхан гэж надад үгүй гэж хэлв. Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд тэд гойд сайн бөгөөд бүх баяр жаргал минь тэдэнд байдаг. Өөр юмс шүтгсдийн гай зовлон үржин. Ундаан өргөлийг нь цусаар би өргөхгүй. Уруулаараа нэрийг нь ч гаргахгүй. Эзэн миний өв ба аягны минь хувь юм. Та хувь ноогдлыг минь тэтгдэг. Надад тааламжтай газарт хил татаж өгчээ. Өв минь наддаа үнэхээр сайхан. Надад зөвлөсөн эзнийг би магтана. Намайг оюун бодол минь шөнөөрч сургана. Эзэн өмнө минь үргэлж байсан. Тэр миний баруун талд байдаг учраас би ганхахгүй. Тиймээс зүрх минь баярлаж, алдар минь баясна. Би махбод минь ч аюулгүй оршино. Учир нь та намайг үхэгсдийн оронд орхихгүй. Ариун нэгэндээ үхлийн нүхийг үзүүлэхгүй. Та надад амийн замыг таниулна. Таны оршихуйд л баяр хөөр дүүрэн. Баруун мутарт тань игнэгт баяр хөөр оршдог. Дуулал 17-р бүлэг. Шударгын хэргийг сонсооч эзэн. Миний хашгирахыг анхаараач. Худал хуурмаггүй уруулын минь залбиралд сонроо тавиач. Зөвтгөл минь танаас ирэг. Зүвийг таны мэлмий хараг. Та зүрхийг минь шалгажээ. Та шөнөөр айлчилжээ. Та намайг сорьсон бөгөөд юу ч олоогүй. Би амаараа гим нүгэл хийхгүй гэж шийдсэн юм. Хүний үлсийн тухайд таны уруулын үгийн дагуу би хүчирхийлэгчийн амаас хол байсан. Миний алхмууд таны замуудад бат холбогдсон. Хөл минь ис халтарсан. Бурхан, та надад хариулах учир би таныг дуудсан юм. Надад сонроо тавин үгийг минь сонсооч. Эсэргүүцсэн сөрөгчдөөс баруун мутарт тань хорогдогчдыг аврагчаа. Инрэл хайраа гайхамшигтайгаар үзүүлээч. Намайг нүдний цүцгийн мэт хамгаалаач. Далавчнуудынхаа сүдэрт намайг халахлаач. Довтлогч муу хүнээс, тойрсон хүнөөлт дайснуудаас минь хамгаалаач. Баглагдж өөхөндөө баригдсан тэд нар бардам амаар ярих аж. Алхам бүрд минь биднийг хүрээлж, газарт унгах гэж харцаа тогтоодог. Олзоо тасчиж хаяхыг хүсдэг арслан мэт тэд нар
нууц газруудад гитдэг залуу арслан мэт юм. Босоо ч эзэн тэдэнтэй тулж доош унгаач. Сэтгэлийг минь ил дээрээ хормоо хүнээс авраач. Энэ амьдралд хувай хүртсэн ертөнцийн хүмүүсээс эзэн та мутраараа авраач. Тэдний хөвлийг та эрдэнсээрээ дүүргдэг билээ. Тэд үр хүүхдүүддээ сэтгэл хангалуун байж өв хөрөнгө өөрсдийн баялгуудыг нялх хүүхдүүддээ үлдээдэг юм. Харин би зөв шударгаар таны нүрийг харна. Би сэрэхдээ таны дүр төрхөд сэтгэл хангалуун байх болно. Амен. Өнөөдөр яагаад ч юм химжээ тум порц гэд яриад эхэлсэн болохоор дууллын сая уншсан хэсгээс буюу 15 дахь бүлгийн 5 6 дугаар ишлэл онцгой анхаарал татлаа. Эзэн миний өв ба аягны маань хувь юм. Та хувь ногдлыг минь тэтгдэг. Надад тааламжтай газарт хил татаж өгчээ. Өв минь наддаа үнэхээр сайхан. Амен. Эзэн бол миний өв юм. Өв гэдэг энгийн үгээр хэлвэл нэгээс нөгөөд дамжуулж бас хүндэтгэлтэйгээр шилжүүлэн өгч байгаа бэлэг юм. Бас үүнийг хөрөнгө зойр гэж үзэж болно. Бид итгэлийг хэн нэгний ярьж өгсөн сайн мэдээ Христийн хайр дотор үгээр үйлсээр замчлан дагуулж байгаа тэрхүү тууштай дагалдуулалтаар хүлээн авч бас бидэнд хамгийн үнэтэй хөрөнгө болох энэ итгэлийн галыг бусдад дамжуулах гэж хүсэж хичээж яваа хүмүүс шүү дээ. Тэгэхээр Бурхан бидний өв юм бол бид асар баян хүмүүс байх нь. Дараагийн хэсэг нь үнэхээр гоё. Эзэн бол миний хувь ноогдол. Эзэн бол миний хувь гэхээр амьдралын утга учирыг тайлж өгөх гүн гүнзгий үннийг агуулж ах шиг. Хүмүүс бид миний хувь заяа, миний амжилт, миний боломж гэдэг үгийг байнга л хэрэглэдэг. Гэхдээ энэ бүгдийн цаана үнэндээ хэний гарт амьдрал байгаа юм бэ гэдэг асуулт нуугдж байгаа. Яг л нөгөө сургаал зүрэл дээр гардаг баахан ажиллаж байгаад за нэг сайхан амарч зугаалъя да. Идэж ууж хөвгөлдөө дөө гэж бодож байтал хэдийнэ амьдрах хугацаанд дуусчихсан тухай гарсан. Тэгээд түүнийгээ Бурханаас сануулга болгон хүлээн авдаг нөхөр шиг мунхаг байж болохгүй юм шүү. Угтаа энэ амьдрал таны амьдрал хэний гарт байгаа вэ? Давид бидэнд сэтгэл хөдлөм хариултыг өгсөн юм. Эзэн та бол миний аягны хувь гэж. Энэ үгээрээ миний амьдралын бүх зүйлийг Бурхан өөрөө барьж чиглүүлж байгаа учраас надад айгаад, бэргээд, эргэлзээд, түгшээд байх хэрэг алгаа гэдгээ бат итгэлтэйгээр илэрхийлсэн. Хэрвээ эзэн миний хувь юм бол би хизээж хоосон биш юм аа. Ах トゥ нараа. Энэ хорвоо ертөнцийг үе түмэн галактик гариг эрхэстэй нь бүтээж бий болгосон эзэн таны хувь хишиг, хувь ноогдол юм бол та яагаад үлэн ядуу үгээгүй хоосон нэгэн гэж бүх ертөнц таны өмнө байгаа биш үү? Тэгээд тэр танд хувь ноогдол болоо зогсохгүй. Танд байгаа бүхнийг тэтгэн анхаардаг, тэтгэн өсгөдөг гэж бичсэн байна шүү дээ. Та хувь ноогдлыг минь тэтгдэг гэж. Тэгэхээр энэ нийгмийн жишгээр эргэн тойрны хүмүүсийн тавьдаг шалгуураар та хурааж цуглуулсан бил бэнчин нэмгэн байж болох ч гэсэн бүх зүйл заримдаа харагддаг шигэ байдаггүй юм. Сүгдмөр хөндлөд магтан дуулан хоорав ихэснийг бидний өмнөх хүмүүс хожим мэдхийх бүхэн магтан дуулан хоорав ихэснийг нэртэн бүхнээс өндөр нэртэн бүхнээс агуу нэртэн бүхний дээр залраа
бүх ажлал эрх мэдлүүд хүч чадал эд байлгаж нэртэн бүхний дээр залраан тэнгэрч нармаа харуу бүх бүтээлүүд маа харуу таныг үргэлжлэн харуу тамохот уучлал болсон бүхэн авралсан бүх магтан дуулан хоороо хийсний нэрийг тэнтэгчи магтан дуулан хоороо хийсний магтан түндэл өргөн үрдэмэн тэнгэрч нармаа аруу бүх бүтээлүүд маа Бүхнээс агуу нэртэн бүхний дээр залраа бүх ажлал эрх мэдлүүд хүч чадал эд байлгаж нэртэн бүхний дээр залраа нэртэн бүхнээс өндөр нэртэн бүхнээс өндөр нэртэн бүхнээс агуу нэртэн бүхний дээр залраа бүх ажлал эрх мэдлүүд хүч чадал эд байлгаж нэртэн бүхний дээр залраа тэнгэрч нармаа аруу бүх бүтээлүүд маа
хувьд яг энэ магтаалаар үнэхээр их цангаад байсан юм. Гэхдээ юм бол болгон энэ дууг л амандаа аялаад л байгаад байсан. Бүх хаанчлал, эрх мэдлүүд, хүч чадал, эд баялгаас ч нэртэй нь бүхний дээр заларнаа гэж. Давид хаан яг л ийм сэтгэлээр эзэн та бол миний хувь аягны минь хувь хишиг билээ гэж Бурханд алдар магтаалыг өргөсөн нь гарцаагүй юм. Тэгэхээр түүхээс харах юм бол Израиль үндэстэн ч гэсэн 12 овгоос бүрдэж, овгоос бүлээс нэг ч хүн гэж хуваарлагдаж, тухайн овог нөгөө овогтойгоо хэрхэн харилцах, хэрхэн хамтрах, ер нь ямарваа нэгэн дайн тулаан хийгээд инхийн цагт тэр овог ямар үүрэг даалгавартай байсныг хуучин гэрээний хуулийн гэдэг тодтголтой тооллого, дэд хууль, лев зэрэг номуудад тухайлж бичсэн байдаг. Өмнө нь яг үнэндээ эдгээр номнуудыг ойлгох гэж эсвэл учир начир нь юунда байгааг мэдэх гэж биш. Зүгээр л гэлс шууруулад уншихыг хичээдэг байж. Гэтэл яг одоо бодсон чинь Бурхан тэр үндэстэнд, тэр овогт, тэр хүмүүст үүрэг даалгаврыг хариуцуулж өгөхөөс гадна бас хил хязгаар хим хэмжээгийн зааж тэр дүрм журм нь үнэхээр амьдралд ойр, утга учиртай чухал зарчим байж. Тэгэхээр миний хувьд дараагийн удаа залхуурсан эсвэл гэлс уншаад дуусчихъя гэсэн нэг тийм хайнга дуу сэтгэлээ хаяад хичээнгүүлж явхуур нимба уншина. Яагаад гэхээр эзэн Бурхан өөрөө тэдгээр номыг Библи хэмээх бидний сүнслэг хоолнд поорцолж өгсөн шүү дээ. Миний хувьд уйдгартай гэж тодорхойлсон тэр номоор дамжуулж хэлэх Бурханы шин санаа, ойлголт ч гэсэн байгаа гэдэгт итгэж байна. Өмнө нь би яагаад ингэж боддгоо байсан юм болоо. За тэгээд энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Хамтдаа Бурханд талархаж бидний өмнө маань дурайж байгаа амь амьдрал ирээдүйнхээ төлөө Бурханд даатгаж залбирцгаая. Миний хувь, миний аягны ноогдлыг үргэлж тэтгэдэг Бурхан минь ээ. Танд амь амьдралынхаа төлөө, хувь ноогдлынхаа төлөө талархал өргөн залбирч байна. Санаагаа чилээж эсвэл сэтгэл санаа талбун тайван байлгаад ч бид амьдралынхаа өдөр хоногуудыг ганцхан мөчөөрч, уртсгаж, үл хүчрэх тийм л мөхөсгөн дорой хүмүүс. Бидний амьдралд өгөгдсөн бүхэн танаас бөгөөд таал гарцаагүй хувь ноогдлыг маань жинлэж, химжиж, бас баяр хөөргийг маань дүүргэж, хувь хишгээ элбэг дүүрнээр хүртээдэг үлээ. Амьдралд минь өгсөн сайн сайхныг талархан хүлээн авдаг хэрнээ. Сураад, ойлгоод, даваад гараарай гэж өмнө маань тавьсан саад бэрхшээлийг бид хүлээн авахын оронд Бурхан яг надад хайргүй юм шиг байна гэж гомдлож, уйтгарлаж, уруу царайлдаг байсанд та намайг уучлаач Бурхан. Та амьдралд минь үнэхээр төгс зохицол болох хуйцаар баяр хөөр, уйтгар гунигийг тэнцвэртэйгээр порцолж өмнө маань тавьсан байтал бид зөвхөн чихэрлэг, амттайг нь л хүлээн аваад гашуун шоровгийг нь хүртгэхээс татгалздаг хүүхэд шиг төлөвшөөгүй гинэн байдгаа. Яг л энэ байдлаа бид таньдаа өргөж байна. Аливаад тэнцвэртэй тэгш хандаж, даваад туулаад гарах зовлон бэрхшээлийн дундаж таны бидэнд өгдөг мэрэгэн ухаан, ухаарлын хувь хэмжээний төлөө бид таньдаа талархаж байна. Бүхний танд өргөж, бидний их эзэн Есүсийн нэрээр энэ гуйлд залбирлаа өргөж байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе.